Монгол Улсын хурлын гишүүн Батлан Малган сайд Бямц зогтой зөвсгөлтөчний жанжин штабын дарга хошууч генерал Гамбям тэргүүтэй төлөөлөгчөд бүгд найрамд Хөмц Судаа улсын Unity мужийн Benito хотод үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдын техник хэрэгслийг шинжилж эхний ээлжийн 14 автомашиныг гартууллаа. Дэлхийн халуун цэг омг хоорондын мөргөлдөөнтэй тус улсад цэргийн багийн үүрэг гүйцэтгэлийг цаашид амжилттай үргэлжлүүлэхэд засгийн газар Батлан Малган зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс онцгойлон анхаарч батальоны үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд техникийн шинжилгээ ажлыг амжилттай эхлүүлээд байна. Энэ хүрээнд эхний ээлжийн 14 нэгж автомашиныг батальоны бие бүрэлдэхүүнд гартуулж өглөө. Монгол Улс нэгдсэн үндэсний байгууллагын их сахиулах Юнимис ажиллагаанд 14 дахь жилдээ амжилттай оролцож цэнхэр дуулгатнууд улс орныхон тусгаар тогтнол аюулгүй байдлыг улс төр дипломатийн аргаар хангахад болон гадаад орчинд Монгол улсаас сурчлах Монгол цэргийн чадварыг таниулахад томоохон үүрэг гүйцэтгэсээр байна. Цаашид нийт даалгарууд нэгж техник болон бусад тоног төхөөрөмж материал хэрэгслийг үе шаттайгаар шинжилгээр төлөвлөн ажиллаж байгааг энэ үеэр салбарын сайд тодтоглоо.